За тэгээд бид нэр Taboogoос ч Pinduoduos ч ямар нэгэн захиалгын аппликейшн ашиглаж байгаа тохиолдолд за одоо Хятадаас Монгол руу тээвэрлэлтийг нь хийж байгаа HiCargo-гийнхоо аппликейшнийг утас нэрээ бас мөн заавал цугласан байх шаардлагатай. Тэгэхээр та за iPhone бол App Store-осоо, Android бол Play Store-осоо HiCargo гэж олгоод за ийм улаан логотой аппликейшн байгаа. За HiCargo руу ороод татсныхаа дараа нэвтрэх хэсэг дээрээ өөрийнхөө утасны дугаар юм уу эсвэл Facebook-ээр бүртгүүлээд нэвтэрчих боломжтой байгаа. За тэгээ ерөнхийдөө HiCargo-гийн бүтц маань нүүрийн хэсэг, хаягийн хэсэг, карго болон хэрэглэгчийн хэсэг гэсэн ийм дөрвөн хэсэгтэй байгаа. За хэрэглэгчийн хэсгээс бид нэр хамгийн нэгдүгээрт энэ салбар гэдэг хэсгээс нь өөрийнхөө хүлээж авах салбараа заавал тохируулсан байх шаардлагатай. За тэгэхээр солих гэдэг товчоод хараад Улаанбаатар хотод бол Улаанбаатарын салбарууд байгаа. Та хэрвээ энэ салбаруудын талаар мэдээлэл мэдэхгүй байвал энэ дээр ерөнхий альбом хаяг нь, дроны видео нь, за мөн Google Map дээр дэлгэрэнгүй хаяг нь, цагийн хуваар ингээд бүх мэдээлэл нь бол байгаа. За та тэгэхээр эндээс харж агаад өөрт хамгийн ойрхон салбараа сонгоод чеклээд өгчнө. Хэрвээ орон нутаг бол орон нутаг гэдэг энэ сонголтоос мөн адил таны аймагт за хэрвээ HiCargo салбар нэгдсэн бол тухайн HiCargo салбар маань яг хаана байгаа вэ гэдэг салбаруудын нэрийг хараад цагийн хуваар за хоцлон залгаж илүү нэрийн мэдээлэл авах гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар салбарынхаа мэдээллийг аваад за тэгээд тухайн салбараа сонгоод чеклээд өгчнө. За тэгэнгүүт үндсэн салбар болох гэдэг энэ улаан товчийг дараад амжилттай шинжилэгдвэл таны хаяг амжилттай одоо карго нэр шинжилэгдлээ. Тэгэхээр таны дараагийн захиалга бараанууд яг энэ таны сонгосон салбар дээр ирнэ гэсэн үг. За хэрвээ Tabo дотроосоо 100 айлыг сонгоцсон байла түрүүний хичээлээр би сонгосон. Тэгэхээр энэ удаа дээр мөн HiCargo-го салбараа 100 айл дээр сонгоч. За ингэснээр ямар нэгэн саадгүйгээр бараагаа 100 айл салбар дээр шууд очиод авах боломжтой болчихж байгаа гэсэн үг. За тэгээ дараагийн дугаарт нь карго хэсгээс бид нэр барааныхаа захиалгынхаа төлөвийг одоо харах боломжтой. Яг хаана манай захиалсан бараа маань явж байна вэ гэдэг төлөвийг харчин гэсэн үг. За энэ ч бүртгэсэн бараа. За замдаа явж байгаа бараанууд байвал энэ нэр замдаа ирээ агуулгахад ирсэн байвал ирээ агуулгахад ирээд тухайн бараа нь яг энэ автоматар тарсан камерны зурагтай таны ачаач ингэж харагдана. За ирсэн бараанууд ч гэсэн мөн таны сонгосон салбар дээр эдгээр бараанууд хэдэн сарын нийтэнд тэдэн цагт ирсэн байх шүү. За тээвэр нь болохоор тэдэн килограмм болоод тээврийн үнэ нь мөн ийм болсон байна гэд бүх одоо дэлгэрэнгүй мэдээлэл нь бол харагддаг. За өмнө мөн хаагдсан бараануудыг ч мөн харах боломжтой. За Tabo дээр гэвэл за жишээ нь би энэ барааг Tabo дээр үнэгүй тээвэртэйгээр худалдаж авсан. Тэгэхээр тээвэр үнэгүй гэж энэ дээр харагдаж байна. За тэгэхээр бүх явц нь бол нэг нэгэнгүү дэлгэрэнгүй бол харагдаж байна. Хятадаас хятадын агуулгаас гараад за тэгээд гайлаас хөдлөөд гайлийн бүрдүүлэлт хийгээд тэгээд салбар дээр ирээд хэрэглэж барааг авсан гих хүртэл одоо бүх төлөвүүд нь бол гарсан байна. За агуулгахад бол 7 сарын 31-нд ирээд Улаанбаатар салбарт бол 8 сарын 4-нд ирээд би бол 8 сарын 11-нд барааг авсан байна. За гэх мэтлэн нөгөө бүх барааныхаа үе шат дамжлагуудыг маш нэрвчлэн харах боломжтой байдаг болохоор одоо илүү технологичсон ухаалаг шийдэл болж өгч чадчих байгаа гэсэн үг ээ. За мөн хэрвээ та захиалгатайгаа холбоотой эсвэл энэ HiCargo-той холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг авахар бол аппликейшн дотор маань мөн ашиглах заавар бусад нөхцлүүдийн талаар энэ мэдээллүүд нь бол хангалттай байгаа. За мөн бид нэр бараа тээврийнхаа худалдаа авалтынхаа өмнө ойролцоогоор хэдэн төгрөгийн карго төлбөртэй болох вэ гэдэг таамаглалаа энэ дэр мөн өөрчлөлт байдлаар тооцоолгоор хэсгээс тооцож бол мэдэх боломжтой. Гэх мэтлэн одоо мэдээллүүдийг бол HiCargo дээрээс авах боломжтой байгаа. За мөн өөр нэг давуу тал нь бол таны бараа хэрвээ салбар дээр хурж ирвэл тэнд аппликейшн маань дамжуулаад мэдээлэл ирдэг. Таны тэд дугаартай дараагтай бараа таны сонгосон салбарт ирлээ гэдэг ч юм уу тэр мэдээллүүдийг ингээд бүх цаг тухайд нь өгчдөг учраас илүү ухаалаг, илүү тодорхой карго болчихж байгаа гэсэн үг ээ.